маш их онцгой бодол тохиолдож байна. Тэгэхээр бид бүгдийн багш цэцгээ багш маань одоо Тэнгэрийн одоо их сайхан хүндэтгэлийг авч одоо олон сайхан шагналаа одоо гардуулж байгаа. Энэ одоо утга нугийнхаа жаяг халах одоо энэ бөөнөрийн одоо энэ жаягийг одоо ярилцаж одоо саналаа солилцох гэж байна. Монголын богино нэгдсэн хэвлэлээс одоо бид бүгдийг одоо дэмжиад одоо бид үнэлээд халахгүй гэж одоо яг юу хэлээд байгаа. Лусаар буулна, лустай буу одоо тэнгэр хөлөөсөн буу, ус хөлөөсөн буу гэж одоо яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг хэлнэ үү та. Гэвч миний хувьд бол ойлголт бас багх штэ. Ер нь бол би өөрөө дархиудтай тэгээд яг хуу дархиудтай учраас ингээ хоёр шашин одоо хосолсон гэж болох бах. Тэгээд их болсон 6 зүйл хамгийн бидний төсөнд бол одоо тэгээ өөрийнхөө чадлынхаа хэмжээнд одоо зовсон зүдэрсэн ядарсан эрт юм. Тэгээд тус болж энэ одоо ах トゥ шиг болцсон юм нэг шин шавнаар биднийхээ тус дэмтэй тэгэл түмэндээ тусуулахын төлөө явна. Халах буугийн одоо майхавч одоо баруун зүгээр баруун майхавч тэр одоо энэ юуныхаа талаар суургын талаар та наадах чинь ерөнхийдөө бол ийм юм шиг байна. Халах бөө гэдэг бол Монгол ард түмэн болохоор яхахгүй манжийн дарлалд олон зуун жил болцсон. Манжийн шахаанд орцсон. Энэ цаг үед бол дээр үрээсээ манжийн бодлого нь өөрөө бөө хүмүүсийг лам шивэр болжсэн. Тийм учраас яг энэ халах говь нутгийн бөөнөр бол заавал ч хүн шарын шашнаар дамж тохой үед чинь бөөг шууд лам хүний шив болгож ирсэн учраас лам бөө нуугдмал лам нь ил бөө нардаа нуугдмал ингэж онгот төрж явсан учраас шарын шашинтай заавал холилдсон. Ламаа ил гаргасан мөртлөө ламынхаа үйлээр шарын бөөг хэмээ хийж явсан учраас одоогийн бидний одоо энэ бөөлөлж байгаа одоо энэ хоёуг хувьдас шарын шашинтай холбоотой байх нь том илрэл нь бол юм гэж байна тий. Сурганы ард нуугдсан. Тэгээ ер нь бол тий говь нутгийн бөөнөр бол эрт цагтаа нуугдаж байсан бөөнөр бол одоо болтол сүүлд хүртэл байж л байсан гэсэн. Яриад одоо биднээс дээш 1900 хэдэн онд хүртэл байж л байсан. Бид нар нь болохоор агуйд бөөлдөг. Нууцаар ганцаараа өдөр шөнө очиж бөөлдөг. Гэхдээ бүх хоёуг хувьцаанд далд агуйдаа нуудаг. Илрэл нь болохоор лам ард одоо иргэдэд нийгэмдээ гэдэг улс төрөд харагдж байгаа. Шин мөртлөө ламынхаа тэгээд зан үйлээ болохоор ламаараа дамнуулж тэнгэрийн ёсыг бас хийж гисэн. Тийм учраас одоо энэ говь нутгийн бөөнөр энэ одоогийн халагчаа гэдэг бол шарын шашинтай их холбогдож байгаа юм. Илрэл нь бол юм. Тэгээд дээрээсээ бидний өвөг дээдс болохоор олон зуун жилийн шарын шашинд нөмөрөгдсөн учраас бидний өвөг дээдсийн одоо тэр нэг шидтэй, элбэтэй, хүчтэй байсан хүмүүс, хувилгаан хүмүүс чинь миний бодлоор бол юм. Наанаа лам мөртлөө дээрийн тэнгэртэй учраас бидний шийдүүлж гинэ шийд үзүүлдэг нэ одоогор бол нэ хуйлгаад бол гэдэг ба шүү дээ. Бидний ард бол яг энэ онгоц хүмүүс бөө төр чигээр нуугдаж исэн гэж зүгээр миний өднөөс л зүгээр бодож явдаг. Тийм учраас бол яг энэ шарын шашин хадаг самбай те энэ үйл нь яг одоо нэг ламаараа илэрхийлж бүх юм хийжсэн учраас энэ нэг одоо болтол ингээл төлхөө ил байдаг болоо гэж зүгээр бодож явдаг. бас халах бууд одоо нэг тодорч гарч ирж байгаа зүйл бол одоо бид нар чинь 10 хэдэн жил болж байна л да. Тэгээд энэ олон жилийн явцад бол ингээл одоо өөрийнүүдээр ингээд харж явхад бол яг тухайн одоо үед хийжсэн зан үйлээрээ яг тэр онгоц сахиусууд бол бууж харж байгаа. Тэгээ тийм болохоор тэд нар бол одоо суурах хэрглэж исэн, ирэх хэрглэж исэн бол одоо яг тэрийгэ барьж бууж байгаа. Яагаад тэд нар энэ зан үйлээ барьж бууж яах вэ гэхээр одоо миний бодлоор өвлөгдөж ирсэн одоо аав ээжээсээ бид нар ч одоо аав ээжээсээ өө эмээсээ өвлөгдөж ирсэн одоо тийм өмсгөл зүсгэл үед амнсан тийм байх учраас тэр хүн одоо яг л өөрийнхөө өмсөж хэрглэж исэн одоо тэр дээд тэнгэртэй одоо юугаа
хэрэгж ийсэн яг тэрийг барьж бууж ирж байгаа. Энэ бол бас халах бөөг одоо татдагж байгаа нэг үндэс нь ах гэж боддог. Бид бүгдээ одоо тэгээд одоо нэг гаднаа дуудлага байхгүй мостроо ангиулаад бүх улаас нар ингээ бууглаараа ингээ дотроо дуудлагаанд дууддаг. Дотоод ертөнцтэй одоо бүх юм нэг нуугдмал тийм ээ. Халах буу бол маш их тамлагтай. Маш их тамлагтай. Дотроо бол маш их тамлагтай. Тэгсэн мотроо тэр бол нуугдмал нэг өсөндөө тэрүүгээр одоо ялгаатай гэж бид нар бол үздэг. Одоо хүний бие сууж орж ирээл яг тэр өөрийнхөө тэр тамлагыг дээд тэнгэрээс авч буугаад яг тэр тухайн зам үлээ хийдэг. Одоо өвчин ангаах бол өвчин ангаах тамлагаа дуудаж орж, уул ус дахих бол уул усныхаа тамлагыг дуудаж оруулж ирж ингэж тавьдаг. Тийм байдаг. Одоо дээр үеийн одоо энэ бөө төгсөрөнгүүд айгүйх одоо тийм шийдтэй байсан, ийм шийдтэй байсан. Айгүйх шийд үзүүлдэг тийм үү байлаа шүү дээ. Тийм. Одооний бөөнүүд яагаад одоо шийдэн яагаад? Ер нь бол Эний учир шалтгаан юу? ер нь бол яг манайхны онгодоодаас зарим шийдэл янз бүрийн үзүүлдэг. Тэр нь гэхдээ бол одоо хөдөө хээр гэдэг юм уу. Одоо ерөнхийдөө орчин цагаас л болсон байна. Дээр үеийн яг тий цаг үеийнхээ нийгмийн асуудал дээр үеийн бөөнөр бол яг хээрээрээ онголж хээрээрээ явж даяанчилж одоо ингэж нийгэм одоо амьдралд тий ингэж олонд орж хөдөлгөхгүй гарч гэдэг юм ингэж мал ахуйгаа хариулж яг хээрээр ингэж явж учраас хээрийн онго тий хээрийн юу татаж өөлж тэднэртэйгээ ингэж тулалдаж гэдэг юм уу тий орж гарч ярилцаж мэдэрч явж исэн учраас илүү шидэлж байсан байна. Одоо цагт бол бид нар ч яг нөө амьдралд олны дунд хар цагаан яг юм дундаа ингээд явчихж байгаа учраас яг төвний суур шимэл газар байгаа учраас гэж онгодуудыг бас их хөглж чадахгүй байна. Ингээд өгдөгтэй бол бөөнөр бол манайхны өргөнөөс бол бас шийд үзүүлж байгаа. Ингээд нэлээд шийдвүүс сахиус гэж бол сахиус болгон одоо ингээл бид нар ч ерөнхийдөө голцоохон даандаа хээрийн онгодоо лус гэдэг юм уу тэрийг бол миний бодлоор бол ингээд бид нар бол яг нэг удам дамс удмынхаа дээдсүүдийг оруулаад дээдсүүдийн дандаа хүлээж явдаг. Улаач нараараа гэхээс илүү дээдсүүд их үйл хийгээ явна. Дээдсүүд тэр орж ирсний дараа лустайгаа тий савдагтайгаа альбин тэрнтэйгээ харьцах нь дээрэс нь улаачийн бид тэр уул усны савдыг оруулж ундаалахгүй гэдэг чинь улаачаас илүү бидний одоо орж ирж байгаа өг дээдс тэдний чинь өрж тэднэртэй чинь ингэж явж явдаг. Тэгээ бид нар бол шууд бол одоо тэр уулын эзэн тэр уулын лус гэдгийг дууддаггүй. Тэгэхээр өөрийн онгодоо дууддаг. Яг энэ юм дуулж авчрахын тулд бид өхний онгод зөвхөн одоо нэг зөвшөлт хүн байна гэхэд одоо түшээтэйгээр ярилцсан. Түшээдэл хэлэн түшээ бол ямар ч хүн тэрнийг тайлбарж хэлэх юу жаяг байхгүй. Улаачт нь бол сүүлд нь онгод буугаад ингэсэн байна. Манай онгодууд орж ирээ буухтаа бол яг үндсэндээ бол бүх юуг энэ улаачийнхаа мэдрэлийг бол эзэмдээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр одоо улаач нар яг ямар үйл хийсэн бол заримдаа санахгүй. Баг цалгийн нэг ганц нэг юм бол орж ирэх л байх л та. Түүнээс яг бүрнээрээ яг юу хийгээ яагаа явчих гэдгийг тодтогч чадахгүй. Тэрнийг бол зөвхөн улаачийн түшээ хамгийн гол одоо манай энэ халах бөөгийн хамгийн барьж явах хамгийн нантим нь бол улаачийн түшээ байгаа юм шиг. Түшээгэн одоо хамгийн их дээдлж явж ил тэр өг дээдсийнхээ үйлийг нааш нь татаж ирж байгаа шүү дээ. Бид нар бол голцоохон дандаа өг дээдс боож үйл хийдэг. Улаач мэдэрдэг улаач нар бол маш их мэдрэмтгтэй бид нар эхэлж өөрсдийнхөө дээдстэй харьцаж дээдсээрээ давнал тэр уул усны тус авдагтайгаа гэж давхар хэлцдэг нас нэг бөөгийн халах бөөгийн бас нэг өвөрмөц юм бол бодож. Оёг хөвцсний талаар бол ерөнхийдөө бол маш муу ойлголцтой. Халах бөө бол яг тухайн үед өөрийн эдэлж хэрглэж исэн хоёрын хугацаанд нэхэж орж ирж байгаа. Бусдаар бол бид нар ч нэг манжийн дарлалд олон зуун жил болцсон энэ говь нутагчин бөөнөрийг тэр чигээр нь устгацсан өв соёл гэдэг юм авч үлдэж чадаагүй яг энэ халах бөө гэдэг бол тийм учраас яг хоёрын хөвцөйг бол сайн бас
ийм байсан тийм байсан гэж бол одоогор хэлж өгдөг. Гэхдээ одоо бол яваанд бас дээд зүйлийн бас дээд зүйл ингээл залрах тусмаа Юмаа цэгцлээл ингээл захаас нь ингээл жайганд нь жайгаар ороод явж л Тэр байгаа. болохоор тэгэхээр одоо цаг хугацааны Тэгээ цаг хугацааны асуудал. Ер нь олон жилийн туршид бол харж байхад одоо жишээ нь сургахтай байсан сахиусууд сургаа аваад дахиж яах жишээтэй. Удмынхаа даатгалыг хийгээд дахиж яах жишээтэй. Ингээл ерөөсөө өөрсдийнхөө эдэлж хэрглэж байсан юмнуудыг одоо ингээл хүчин гүйцэтгэх юм шиг. Одоо нэг хөөрөг байхад л одоо ингээл дахиж яах жишээтэй. Энэ бүх зан үйлүүд бол ерөөсөө яг байх ёстой юм байна л гэж ойлгох. удам гэж яддаг шүү дээ тий. Эмээ нь аав нь өвөг эцэг нь яг ингээд дамнсан. Яг тийм одоо улаач хүмүүс юм байдаг уу? Энэ дээр бол ерөнхийдөө байхгүй. Одоо наадах чинь байгаа. Яагаад тэгэхээр яг одоо миний өмнө бууж исэн улаач хүн байхгүй мөртлөө одоо бидний өнгөрцөн одоо эргэж бууж ирж байгаа онгодод дандаа одоо юу гэдэг улаач байсан. Одоо хэдэн өмнөх олон үедээ Одоо улаач байсан тийм онгодууд л эргэж орж ирж байгаа. Одоо 5 үедээ улаач байсан онгод бууж Одоо байгаа. 5 бууц үеийн дараа хаалттай өөрсдөө тэрийг тийм улааж байсан. Ийм зан үйл хийж байсан. Одоо би тэгээд энэ улаачийг тамгалаад ингээ бууж байна. Тэгэхээр нэрэж ихтэй энэ улааж хүмүүс нь давтагдаад байгаа юм шиг. Ийм л Тэгээ бас одоо сүүлийн 3 4 үеийн ч гэдэг юм уу цаг нийгмийн байдлаас болоод тамхтай байсан. Тэгэхээр онгод тэнгэр гэдэг аавч мэдхгүй цаг үед явсан. авч боломжгүй байсан шүү дээ. Тэгээ тамхтай байж байгаа өнгөрцөн. Тэгээ тамхтай байж байгаа өнгөрцөн учраас бид нар ч өөрсдөө улаач байсан л гэдэг үндэстэй. Тэгээ яг хуйгалж бөөлөөгүй ч гэсэн тэнгэрийн тамхтай байж байгаа онгод тэнгэрээ цаг нийгмийн асуудлаас болоод авч идэв. Тийм учраас бол яг хойд нугыг шиг ингээ үе дамнаж бөөлөх биш яг тийм удам дамсан тамга бол байсан. Тасарч харж ирсэн одоо Удам дамсан тамга нь бол байсан байна. А яг одоо бөөлж бол зарим нэг нь байсан л зарим нэг нь бол байгаа. Удам дамсан тамга нь бол удам дамнаж ирсэн. Одоо тэнгэрийн зан тамга үйлийн гэж байна. захиасын давтамж бол яг харагддаг. Зан үйлийн захиасын давтамжууд бол одоо ерөнхийдөө ингээл нийтлэг барайл хэд хэдэн үеэс ингээл барайл аваалаад явж байгаа тийм зан давтамж байна. Тэрнээсээ ялгарсан бол гарч ирсэн одоо ичидээ үзүүлэл явцгадаг. Улаач ер нь халах онгод залсан улаач хүн бодлынхаа хүчээр маш их зүйлийг одоо захирч явдаг юм шиг өрн санагддаг. Бодлын хүчээ өвлүүлж энэ бодлын хүчээрээ ямар нэгэн зан үйлийг хийх бодлын хүчээ одоо давмгайлан ашиглах энэ иж хитэн улаачид их суудаг юм байна. Бас нөгөө задарч бөөлдөг болохоор тийм бодлынхаа хүчийг илүү их суудаг байх гэж бас магадгүй. Бодлын хүч нь болохоор яг энэ халах бууныг бодлын хүч нь болохоор тэнгэртэйгээ өөрийн одоо тэр удмын одоо тэр онгоц зохиостой шууд бүрэн холбогдсон байдаг гэж үздэг. Бодлын хүч бол бүр тэр шид шиг заримдаа орж ирдэг л дээ. Халах бүгийн одоо нэг тэр моогт мал тэр Хүрстэд зам болоод тийм л төрөх тэгэл бүр ихээс одоо бараг ураг бүлдэж олдохтол энийг тийм байлгах хэрэгтэй гэдэг. Энэ онгодууд бол цаанаас нь бараг цаг өдрийн олгож төрүүлэх. Тийм юмнаас эхлээл тэгэл улаачаа тамгалж одоо яаж эхэлт юм шиг. манай говьны болохоор ер нь бол энэ бүүгэж байсан гэж байгаа. Тэгтээ бол бүр одоо хэдэн 100 жилийн өмнө одоо 2000 жилийн өмнө сахиус болохоор цагаан тамийн хөлөөлж орж ирсэн гэдэг байхгүй юу? Цагаан тамийн дээр тэгнэтэй сахиус ирсэн. Сахиус гэдэг чи одоо сахиус ирж одоо тэр хүний тэр оюун ухаанд шингэж байжээ. Тэгэхээр одоо энэ манай энэ говьтой болохоор яг энэ сахиусын одоо энэ онготой юм заяг бол хоошоо харсан тийм хоошоо харсан боломжтой ер нь ихэвчлэн дандаа баруун тишээ гэдэг юм лээ баруун тишээ баруун хоошоо харсан агууд өөртөө орж бөөлдөг байсан. Тэр болохоор яг ба гэхлээр одоо тэр яг тэр өөрийн тэр удмын тэр өвөг дээд тэр ариун сайхан зүйлтэй холбогдол. Тэгэл төстэй нөгөө нэг хий бигтэй хийсвэр дүртэй хичээл одоо ингээл би одоо жишээ нь ингээл ерөөсөн тэр агууд бол ганцаараа дүнхэнтэл ярьцдаг.
хүн харахад ганцаараа сууж байна. Гэвч тэр хүний оюун ухаан мөн оюутан тэнгэртэйгээ холбогдсон. Өвөг дээдтэйгээ холбогдсон. Тэгээ энийг юм болохоор гадагсан задарч хэлчихэд яг чадаагүй. Хэлхийн зовлтгүй ихэнх нь устгаад тавьсан. Тэгээд намайг ч гэсэн одоо ерөөсөй баг байхад ч одоо шарын шашны одоо тэр зам үлийг чинь үлдэр бид нарт хэлдэггүй байлаа шүү дээ. Нуугаад энд ч ер нь айгүй тэр нэг хядлага явагдсан учраас ерөөсөй тэр шарын шашны имийг өдөр бид нарт хэлдэг байсан. Тэгэхээр бөөгийн шашны имийг бол бүр их нуу. Бөөгийн бөөлөнийг одоо яг бол нотолцол юм бол биш л те. Ер нь бол яддаг та онгод дээрээс татаж бөөлөхөд улаач хүн хоёр янзаар бөөлдөг. Нэг нь болонгот ерөөсөө ингээд 80-20%-аар бөөлдөг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 80% одоо нэг онгодод үеэ эзлүүлдэг. 20% нь бол оюун ухаан нь байж идэг. Нэг нь бол тэгж бөөлдөг. Нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө 100% бүтэн тасарч бөөлдөг гэж үздэг юм лээ. Энэний ер нь аль нь зөв гэж та нар боддог? Ер нь бол халах онгодод ерөнхийдөө голцоо баг 100% ших. 100% тасарч бөөлдөг. Зарим нэг яг нь онгодод улаачаа хамгаалах юм уу те энерги гэдэг юм уу том янз бүрийн хар үүлэн дээр шөн мөнч гэдэг юм те. Энэн дээр бол яг улаачаа хамгаалах гэдэг үгнээс жоохон хагас мэдрэгдэж ордог гэж магадгүй. Ингээд бол манайхан бол би бол энэ бол болцоохон 100% тасарч дандаа өвд дээдс нь бууж үлээд гэж явдаг учраас тэгэж тэгэхээр одоо 100% тасраад одоо онгод ингээд хүний биеинд ингээд эзэлсэн байгаа тохиолдолд тэр ингээд онгод одоо үүлээ хийгээд ингэж байгаа тохиолдолд тэр хийхгүй одоо тэр онгод чинь угаасаа хүч чадлын угаасаа мэдээж хүнээс өөр шүү дээ. Хийхгүй мэж хаад зүгээр миний бодлоор бол би тэгж боддог. 80-20% нь бол зөв. Яагаад гэвэл 100% тасарсан бол хийхгүй юм хийгээд улаачтай аяга хорож хэмжүүлдэг. Харин хамгийн гол учир 20%-та бөөлөд 80% бие эзлүүлээд одоо ингэ бөөлдөг онгодтой хүн бол тэр онгодыг одоо ингэ захирж идэв юм л да. Янз бүрийн хатуу юм руу бариад тавиад одоо онгодоо захирна гэж яддаг шүү дээ. За энийг үйл энд бол энэ хатуу үлэнд одоо ингэ жоохон ингэ бариастай гэж үзээд идэв юм л да. Би бол одоо халах одоо уг барьсан ер нь улаачтай анзаарагддаг одоо нэг гол зүйл бол одоо 80% бодол нь одоо энэ нэг үе дамнсан бөөнөрт хуур манжгаа өвлөгддөг шиг одоо 80% тэр одоо онгодынхон хүчийг энэ улаач хүчээр тэр 80% бодол нь өвлөгдчихдөг баг. Тэгээд тэрүүгээрээ захирч онгод сахиусан ингээд ороод одоо тангараг тавина штэ. Одоо бид нар чинь бүгдээрээ тангараг тавина. Онгод сахиусаа одоо онгод сахиусаараа хараал хийлгэхгүй муу зүйл хийлгэхгүй ч гэдэг юм уу. Одоо энэ уул устай ингэж буруу зүйл хийлгэхгүй харцсан. Одоо юу гэдэг нь одоо өөр дандаа сайн сайхны төлөө ингэж юу хийгээд одоо нэг өсөндөө тангараг тавиад тэр тангараг нь одоо тэр бодлынхоо хүчээр ингэж оршоод тэгээд яг тэр зан үйлээрээ холбогдож тэр онгод сахиус тэр бодлын хүчийг мэдээлэл болгоод ингэж холбогдож ингэж яваад явдаг баг. Энэ яс онгодтой адилхалдгаж үзэх юм чи төшөөхгүй 100% тасарч үлдэх. Би одоо одоо жишээлбэл 9 жил болж байна. Тэр би ганцхан төшөөтэй. Ганц төшөөгөр 9 жил төшөөж. Тэгэхээр яг онгодтой яг энэ тэнцүү харьцаж байгаа юм чинь төшөө. Тийм учраас төшөө нэрийг одоо энэ халагч аяг гэдэг хүмүүсд маш их төвд. халагч аягийн хамгийн гол юм түшээдлээ. Юу Төшөө нь хэнэн өгөө наадах чинь болохгүй шүү, ингэж болдгоо шүү гэдэг бүх юм төшөөтэй харьцаж байна. Би л одоо 9 жил болж байгаа. Яг гав ганц төшөөтэй 9 жил болж. Яг ганц нэг удам ургийнх гэдэг юм аав ээж нь тэгээд төшүүлчихэд сахиус шал өөр өгдөг ч. Яг хийх үйл гэдэг юм уу гүйцэд хийдгүү ч гэдэг юм уу те. Эсвэл тэгсэж байгаа гэдэг юм уу мордоод гэдэг юм хийхгүй ч юм уу. түшээг юм хийгээд. Тэгэхээр халах бөөндрийн маш том бас аяг бол төшөө. Төшөө сахиус бүгдийг ухааруулна одоо. Энийг ингэж болохгүй, тэрэнд ингэж болохгүй гэдэг. Сахиус нь хурдд буугаад одоо урд одоо биднээс өмнө одоо эдэн үеийн өмнө угаас сахиусд бууж байгаа шүү дээ. Тэд нар одоо энэ өрцөнд буучаад тухайн байсан үеийн хашигнаас хамж буудаг. Тийм үү? Тэгэхэд одоо энэ нийгэм нөр
хувьсал оруулсан. Энийг түшээл тань. Энэ нэг ч одоо ийм болцсон. Тэр үед одоо мөр тэмээ хөлгөлөө явдаг гэсэн одоо бол машин тэрхэр юм гэж. Тэр мэдэхгүй тэрээс гоо. Айж чинь чочин тийм үү. Тэгэхээр энэ чинь ийм байдаг, ийм одоо ийм болцсон. Уу хондлого нүртэл оруулсан байна. Тэ хэлэх яриа нүртэл оруулсан. Энэ зөвхөн түшээл зөв зам нөр зааж өгдөг байхгүй. Тэмцээс түшээл хаман гол түшээл. Захиусын одоо энэ одоо төсдөж бууж байгаа үйл хийж байгаа. Энэ одоо бидний ярьж байгаа одоо энэ одоо манай өмнө өвчүүдийн одоо эв нэгдэл одоо бөөгийн бөө мөрөд зөв сайхан орж ирлээ ярьж байна. Энэ явдлыг чинь одоо бид өхөн өөрснөө хийгээд байгаа гэдэг биш. Энэ чинь дээд тэнгэрээс одоо нөгөө онгод тэнгэр маань биднийг захираад энэ үйлдэл хийгээ явж чадахгүй бидний чинь бас онгод тэнгэр нь бас цээрлүүлдэг. Тэр цээрийг бид нар одоо хүртэхгүй тул онгод тэнгэрийн захиа даалгаврыг авч яваад тэгээд тэр одоо тэр онгод тэнгэр юу гэж хэлсэн бэ? Тэрийг бид нар хоорондоо хоордог. За одоо ийм юм хэлсэн байна. Энэ онгодынхаа даалгаврыг хэдлээ яаж хийх вэ гэдээ ингээ бөөгөн чигээд тэгээ яваад ихлээр нэг онгодын хийх үйлийг олон онгод нийлээ хийчихлээр чинь хүчин сүрэн их болдог. Тэгээ нөгөө цаад хийсэн улаач нартаа бас ирэх одоо ивэл нь бас илүү их орж ирдэг учраас халах онгодын одоо гол чанар нь тэндэл явдаг байхгүй бид нар одоо хоорондоо бодж явдаг байхгүй. Бид нар л одоо яг тийм хийнэ гэж төлөвлөдгөө. Энэ явцын донд нэг сахиус нь буугаад одоо ийм байх хэрэгтэй гэдэг. Дараагийн сахиус бууж ирэл тэр юм байсан. Одоо яг тэр цаг нь болцсон байна. Одоо тэр юм хийгээ. За одоо та нар тэндээ очиж тийм хийх хэрэгтэй. Эндээ явах хэрэгтэй. Энэ жаягаа бид нар бас онгод тэнгэрээс бас бид нар юу авч явдаг. Бүх юм төлөвлөгөө маргаж. Одоо бид нар өөрснөө за энэ жил тех ёстой шүүгээд тийм одоо нэг одоо цагийн нэг ажлын төлөвлөгөө гэж тийм бол яг гарч ирдэг. Эвлэлтэй одоо ер нь цаашдаа тэгээ говийнхнаас өмнө одоо бүгдээр одоо ийм ажил тийм ярьсан гэсэн гор тавьдаг. Яг уу эвлэлт гэдэг бол бидний одоо нэг хамгийн дэмжиж ажилласан тодорхой. Дэмжиж ажилласан тодорхой. Бидний нэг хамгийн том зорилго, хамгийн их бодож явдаг нь бол зүгээр яг халах бөөгийн мөн чанар гэдэг яг юу юм бэ те? Халах бөө гэж юу нь яг ямар байх хэвтэй гэдгийг л онгод тэнгэр нутаг ус оолтойгоо харьцаж байж яг тэр их сурвалжийг олж авах те. Уг бол ба гаргалын олж авах. Энэ бол бас нэгдсэн эвлэлд маань гарч ирж байгаас энэ бас хувь нэмэр оруулах юм бол маш том үйл байхгүй тий. Одоо бусд язгуурын онгодууд бол судлагдсан ой тайг давж үлдээд уламжлагдаад ингээд бүх юмнууд нь үлдсэн тий. Алх бөөнөр болохоор мөнхийн энэ нэг хятад маянын хятад одоо гаймын маянч гээд бүх хүмүүсийн урсгал ингээд дарагдсан учраас эдрийг олж авах гэдэг Монгол бөөгийн одоо өв соёл гэдэг юм ийг л багч гисэн тий хувь нэмэр оруулж гаргаж ирч чадвал одоо бидний нэгдсэн эвлэл оруулж байгаас хамгийн том мөн чанар болов гэж ингээд ойлгож байгаа. За баярлалаа. Тэгээд та бүхэнд ажлын хөвлөдчих өндөр амжилт хүсье. Тэгээд эвтэй байвал өчтөрөө хүчтэй гэдэг шиг одоо бүгдээрээ хүчээр нэгтгэл одоо түмэн болныхоо төлөө одоо үлээ хийгээд бүгдээрээ одоо тэгээд өнөөдрийг ингээд хамт цагийн өндөр сайхан ярьсан баярлалаа. За баярлалаа. Дугуйсаа.